Дараагийн асуулт нь одоо хувийн компани барьсан орон сууцны гадна тогтчлтыг төсвийн мөнгөөр яагаад хийгээд байгаа юм бэ? Жилийн жилд л одоо энэ барилга орон сууц нэмэгдэж байгаа. Энэ барилгуудын ажлыг хүлээж авч байгаа ажлын хэсэг чинь ажлыг хийхгүй байгаа юм шүү. Жишээ нь энэ S-багийн орон сууцны цахилгаан шатны асуудал байна. Баригдсан цагаас хойш энэ яригдсан асуудал. Тухайн үедээ компанидаа шаардлага тавиад арга хэмжээг аваад хийлэхгүй яасан юм. Гэр хороолтод тулгамдж байгаа асуудлаа шийдэхгүй ээжж барилгын компани дутуу хийсэн дутуу асуудлуудыг улсын төсвөөр хамаг төсвөө зарцуулж байна. Тэгэхээр энэ хувийн компаниудын барилгын гадна орчинг улсын төсвөөр янзалдаг, тохижуулдаг асуудал хизээ болох вэ? За дээрээс нь жаргалан цам тавигдсан 500 сая төгрөг яагаад задлаад ингэ ороод ирж байгаа юм? Жаргалан цам дээр маш олон асуудлууд байгаа. Жаргалан цам төсөв багтаа. Тэгээ энэ асуудлыг сая бүлгийн орол дээр задлаад ингэ ороод ирсэн ба шүү дээ. Энд дээр одоо энэнийг асуумаар байна. Энэ сумын төсөв яагаад ингэж задлагдчих байгаа? 500 сая төгрөг.